цагаан үйлчилгээний төв дээр сэтгүүлчдийг урьж одоо газар дээр нь ажлын байрны нөхцөл байдал, урт цагааны нөхцөл байдлыг одоо олон нийтэд мэдээлсэн байж байгаа. За үүний дагуу нийслэлийн мэрэгжлийн хяналтын байгууллага онцгой байдлын газар тэр хамтарсан одоо ажиллагаа явуулж байгаа. За мөн нийслэлийн цагдаагийн газар, за тагнуулын газар нийлээд хууль бус үйл ажиллагааны талаар бас хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй баха. За ингээд урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай нийслэлийн засаг даргын захирамж гарсан байна. Энэ захирамжийг бол манай нийслэлийн бүх байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Ингээд өнөөдрөөс эхлэн урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоох болсныг үүгээр мэдгэж байна. Нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газартай одоо 30 байгууллага аж ахуй нэгж хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ашигласан байна. Дээдл нь 20 жил, за тэгээд 10-аас дотогшиж ажилласан ийм байгууллагууд байдаг. За эдгээр хүмүүс цааш нь одоо 300-аас 400 иргэнд дамлан түрээслэж нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газартай байгуулсан гэрээний үүргээ ностой зөрчсөн. За дараагийн асуудал нь нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газрын газартай байгуулсан гэрээнд заасан тухайн түрээсэлж байгаа объектоо засвар үйлчилгээ хийх онцгой үүрэгтэй. Энэ үүргээ өнөөдрийг хүртэл байнга зөрчдөг, хөрөнгө оруулалт хийдэг. Ийм нөхцөл байдал үүссэн юм аа. Тэгэд нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газартай 9,000 төгрөгөөр метр квадратын түрээсийн гэрээ хийдэг. Цаашлаад одоо 300-400 түрээслэгчд дамжуулан дамлан түрээсэлж ашиг орлогыг 20 жил олцоосон ийм 30 одоо аж ахуй нэгж иргэд байгаа. Эднэр одоо болсон. Нийслэл энэ аюултай объектоос одоо засвар үйлчилгээ хийхгүйгээр ашиг орлого олох энэ үйлдэлээ таслан зогсооё гэж өөрсний санаачлагаар үйл ажиллагааг зогсоож байгаа. За тэрнээс одоо хэвлэл мэдээлэлээр яваад байгаа шиг нураах асуудал яригдаагүй. Хэрв нураах юм бол нураах асуудлыг манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэнд байдаг асуудал. Энэ ажил одоо зогсоосноос хойш цааш нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал болоод ингээд өргөн баригдаад цаашдаа яах нь бол иргэдийн хурлын бүрэн эрхийн асуудал байгаа. Далд хэлбэрт эдийн засагт орсон ийм л асуудал байгаа. За энэ 30 хүнтэй одоо гэрээг үргэлжлүүлэн байгуулахгүй гэх юм бол одоо урт цагааныг шинжлэх асуудал яригдвал цаашдаа 400 иргэнэ бид хохироохгүй байх тал дээр арга хэмжээ авна. Урт цагааны барилга байгууламж шугамшилжээтэй холбоотой асуудал дээр мэрэгжлийн хяналтын байгууллагаас өмнө нь 3 удаагийн шалгалт хийгдсэн. Нэгдсэн шалгалтууд явсан. За 3 удаагийн дүгнэлт гарсан. 2011 онд тухайн барилга байгууламж дээр наривчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай. Одоо энэ байгаа ашиглалтаар нь ашиглаж болохгүй. Засвар үйлчилгээ бүрэн шинжилгээний ажлууд хийгдэх ёстой гэдэг ийм дүгнэлт гарсан. За үүний дагуу тухайн үеийн нэршлэр нийслэлийн өмчийн харилцааны газраас захиалаад 2013 онд барилгын одоо хийцэн шинжилгээ хийдэг Ирээ констракшн гэдэг төв дээр иж бүрэн наривчилсан шинжилгээг хийлгэж дүгнэлтийг гаргуулсан байж байгаа. За энэ дүгнэлтээр бол тухайн барилга байгууламжийн модон хийц бол үндсэндээ бүрэн одоо ашиглалтын шаардлага хангахгүй. За газар хөдлөлтийн 7 одоо үзүүлэлтээр бол шаардлагыг хангахгүй. Мөн газар хөдлөлтийн төсвөрлөлтийн байдлаар. За үндсэн хийцийн хувьд бол 60% буюу өнөөдөр мөрдөж байгаа нормын дундаас доогуур түвшинд очсон байна. За тухайн барилга байгууламж маань бол өөрөө тоосхон өргөт бүтээцтэй. За дундын одоо ханнууд бол 38 мм-ийн тоосон ханнууд байж байгаа.
Энэ тоосхон өргүүд бол үндсэндээ 90% эвдрэлтэй гэсэн ийм дүгнэлт гарсан байж байгаа. За энэ 13 оны наривчлсан шинжилгээг үндэслээд мэргэжлийн албан байгууллагаас 2014 онд улсын ахлах байцаагчийн хамтарсан дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр бол тухайн барилга байгууламжийг хүчтгэл бэхэлгээ хийх эсвэл ижүүрэн одоо буулгаж дараагийн одоо барилга байгууламжийг барих нь зүйтэй гэсэн ийм одоо дүгнэлтийг гаргаж холбогдох газрууд түргүүлсэн байна.